Ер нь бол бид нар улсын эдийн засгийг удирдах хэрэгтэй байгаа. Ур ухаан гаргах, нарийн ухаан гаргаж энийг яаж одоо шийдлүүдийг гаргаж уралдаж ийм урлах хэрэгтэй байгаа. Гэтэл яг зүгээр одоогийн ингээд сүүлийн жилүүдийн одоо энэ байдлуудыг харахад бол ер нь бол нэг нүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ гэдэг шиг урсгалаар л явж харагдаж байна. Тэгээд болохгүй болохоор бусад хуйлуудаа эвддэг, нураадаг. Тэгээд төлөвлөлт чадвар ерөөсөө сайжрахгүй байгаа байна. Тэгэхээр энэ нөгөө хуйлуудаа өөрөө одоо болохгүй бол хуйлуудаа өөрчилдөг энэ байдал чинь угаасаа төлөвлөх шаардлагагүй болгочихж байгаа. Одоо жишээлбэл энэ би зүгээр хэд хэдэн жишээ авъя л да. Сая энэ гадаад зээлэгтэй холбоотой хууль батлагдаагүй хуулийг жишээлбэл энэ дотор одоо энэ өгсөн тайлан дээр байна л да. Гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн нөлөөгөөр газрын төс Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийг төсөөс гаргаснаар засгийн газрын гадаад үрийн орон зайг нэмэгдүүлэх шаардлага үүссэн тул төсвийн доктортой байдлын зөвлөлийн ирүүлсэн таамаглалаас дээгүүр төсөөллөө. Монгол улс чинь бас хууль дээдлэх зарчим гэж байгаа. Батлагдаагүй хуулийг жишээлбэл ингээд энэ хуулийн танилцуулга дээр ингээд үндэслээд одоо асуудал оруулж ирж байна. Нөөтийн албан дотор энэ буцаа олголтын тухай хууль 4-5 сарын өмнө баталсан. Бүгдээрээ л одоо бас засгийн газраас л оруулж ирээд баталсан. Гэтэл одоо бас ингэ болохгүй байна гэдэг чинь. Тэгээ энийг яг тайлбарч шалтгаан нь болохоор олон улсын нөхцөл байдал геополитик гэж юм л да. Энэ төсвийн өрөөний мэдээллийн танилцуулга дээр 8 одоо тулгарч болзошгүй гадаад макро эрсдлүүдийг дурдсан байна. Ойрхот орнуудын мөргөлдөөн, худалдааны дан, хятадын эдийн засаг, Орос Украины дан гэх мэтлэн. Гэхдээ яг төсөөл одоо энэ төсвийн хүрээний мэдээлэл дотроо энийг ерөөсөө тусгасан юм байхгүй байгаа юм. Тухайлбал одоо суур тэнцлийг дотоодын нэвтрэгдэхүүний 2% буюу түүнээс дээш ашигтай байхаар тооцоол одоо ийм дүрмтэй. Тэгээ энэ дүрмийнхаа хүрээнд ямар ч орон зай авахгүйгээр яг 2% нь тулгаад тэгэхээр жишээлбэл орлого тодорхой хэмжээгээр 3%-аас дээш буул, зардлууд өсвөл энэ одоо төсвийн хүрээний одоо мэдээллийн шаардлагуудыг хангахгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгээд төсвийн доктортой байдлын тухай хуулиудыг ер нь бол дандаа ингээд нөгөө доктортой байх ёстой юмнуудаа эвдэж тэр хүрээндээ явах ёстой юмыг төсвийн хүрээнийх нь хууль нь өөрөө өөрийнхөө хүрээг эвддэг. Тэгэхээр төсөв нь угаасаа төсвийн доктортой байдлын тухай энэ төсвийн хүрээгээ бол зөрчихөөс баг аргагүй шахав. Иймэрхүү нөхцөл байдлууд байна. Энэ хуулийг дагалдуулаад 2 хууль өргөн барьж байгааг нэг нь энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн бас нэг чухал заалтыг одоо оруулсан заалтыг энэ эвдэхээр бас ийм хуулийн төсөлд оруулж байна. Энийг бол улан засгийн газрын энэ заавал төсөвтэй энэ төсвийн хүрээний мэдээлэлтэй хамт өргөн бариулах үндэслэл багтаа учраас энийгээ татаад авчаасаа гэсэн иймэрхүү бодол байна. Уулын зүүн нь бол төсвийн хүрээний мэдээллийг дагалдуулж яг энэ төсвийн хүрээтэй холбогдлолтой асуудлуудаа оруулж ирмээр байхгүй. Тухайлбал энэ засгийн газрын бүтэц энэ урсгал зарлуудаа яаж багасгах вэ? Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтэн дээр бас байлаа шүү дээ. Энэ зардлууд чинь тасралтгүй нэмэгдээд байгаа учраас дөрвтэй ийм бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийхгүй болохоор ингээд босод юмнууд чи эвдэгдээд байна гэдэг. Энтэй холбоотой одоо жишээлбэл хуулийн төс дагалдуулж болохоор байсан энэ тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл маань зах зээлийн үнээс их хол зөрүүтэй болчиход байна. Тухайлбал нүүрсийг тэнцвэржүүлсэн $127.4 гэж яхад зах зээлийн үн $68 гэж байна. Жишээлбэл энэ одоо жишээл тооцоолдог аргачлалаа өөрчилж болдгоо юм уу? Гэх мэтлэнгийн ингээд зүйл залтуудыг оруулж ирмээр байгаа хгүй. Тэгээ их төвшин гишүүнээ хэлж ярьж байгаа зарчим бол маш зөв. Тэгээ бид хоёр бол үзэл санааны хувьд яг нэг үнэхээр одоо өнгөрсөн хугацаанд бол олсныхоо хэрээр үрсэн байна. Төсвийн сахилгаатай хариуцлага алдагдсан уу гэвэл алдагдсан. Тийм учраас энийг зөв болгох ёстой. Төсвийн хүрээ дагалдуулаад таны хэлж байгаа бүх хуулиудыг оруулж ирэх логик болохгүй мэл. Төсвийн хүрээ бол өөрөө дунд хугацааны одоо төсвийн хүрээний мэдээлэл дээд доод хязгааруудыг л баталдаг. Энэ хязгаар дотроо төсвүүд төлөвлөдөг. Тэгэхээр яагаад энэ хуулийг дагуулад тэр 3 сарын залтыг хөндөд байна гэхээр энэ олон улсын геополитикийн нөхцөл байдал таны дурдж байгаа эдгээр асуудлууд манайд шууд нөлөөлж байгаа. Та тэрийг ч мэдэж байгаа. Тэгэхээр энэ одоо сорилтуудаас гарахын тулд бид нар энэ 3 сарыг хөндөхгүйгээр ирэх саруудад юу болохыг мэдэхгүй. Жишээ нь төсвийн алдагдал 1.4 их найд болцсон 4-р сард. За ер нь
цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай манай эдийн засаг дээрэс нь экспорт хэрхэн яаж савлахыг өнөөдөр бид мэдэхгүй, маргааш юу болохыг мэдэхгүй. Төсвийн тодтгол яагаад хийдэг вэ гэхээр шаардлага үүсчиж хийдэг. Гэтэл аль 3 сарын өмнө баталсан төсвийн хүрээний хязгаар дотор заавал төсвөө бариа, эсвэл 3 сар болж ижил тэр тодтголыг хийнэ гэдэг чинь энэ угсаа анхнаас энэ хууль батлагдахдаа эх оны төсвийг өргөн мэдүүлэхдээ энэ 6 дугаар сарын 1-ний өмнө батлагдсан төсвийн хүрээнд дотроо багтаагаад оруулж ирээ гэдэг заалт байсан болохоос энэ бол тодтголд хамрах заалт биш. Тухайн үед хуралдааны протоколуудаар ч гэсэн ингэж гишүүд асууж тийм тайлбарууд өгч ирсэн мэл. Гэтэл яагаад өнөөдөр энэ заалтыг тодтголд хүртэл хамааралтай гэж заасан. Одоо жишээ нь би бол ойлгож байгаа юу гэхээр ерөнхий сайдын хувьд бол энэ 31-ийн тендер хаагдсны дараа шаардлагатай бол төсөв тодтгол хийнэ. Тэр үеэрээ энэ урсгалуудаа танах, зардлаа бууруулах, гадаад зээлүүдийг ирэмблэх, тэр төрийн албан хаагчдыг 30 гаруй хуулиар цалин өсийг нь одоо хөрөөний ир шиг янз бүрээр тогтооцсон энэ байдлыг цэгцлэх, зарим албан хаагч нарыг төрийн алба биш нийтийн алба руу шилжүүлэх, зарим агентлагуудыг нэгтгэх нийлүүлэх ажлуудыг тодтгол дагуулад оруулж ирэх гэж бодож байна. Яагаад тэгэхээр бид тийм зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Гэтэл 5 сарын 31-ний дараа 6 сар тодтгол оруулах шаардлага үүсчвэл 6 сарын 1-ний төсвийн хүрээ дээр чинь оруулж ирэхээр 3 сараа давхгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ босго бол шинэ төсөвтэй холбоотой гэж би ингэж ойлгож байгаа. Тэгэхээр ийм учраас л энэ дагаж орж ирсэн. Тэр танилцуулган дээр байгаа гэдээ байгаа үндэслэл бол энэ Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц газрын тосцны үйлдвэрийн гадаад зээлийн ашиглалтыг бол төсөв бичихгүйгээр одоо санхүүжүүлээд явах ийм бидаас хэрэгцүү орчин их хурлын гишүүд өргөн барьж хилцүүлээ эцсийн хэлц рүү шилжсэн байсан. Тэгээ нэг зүйлийг хэлэхэд энэ удаагийн төсвийн хүрээний мэдээлэл дээр энэ хоёр төсөл хоёулаа багтцсан баг. Тэрнээс үш багтаагүйгээр энэ хууль батлагдана гэж хэлээд оруулж ирээгүй биш. Энэ бол оруулж ирсэн. Яг одоо сая танилцуулган дээр бол мэдээж энэ орж ирснээрээ дахиад илүү орон зай үүсэх баг. Тийм учраас эдийн засгийг болон бусад тоонуудыг хөөдрөө төсөөлсөн байна гэдэг үндэслэл бичсэн юм шиг байна гэж би эдийн засгийн агуулгын яамныхныг ойлголоо. Тэрнээс биш гадаад зээлийн ашиглалтыг бол гарсан ч гараагүйч энэ багтцсан энэ төсвийн хүрээнд. Тэгэхээр эх оны төсвүүдээр тавиад л зээлийн ашиглал явна. Би түрүү нөгөө дутуу энэ жишээлбэл төсвийн хүрээгээ дагалдуулж сайжруулах юмнууд бас байгаа учраас энийг оруулж ирээч. Дараагийн одоо боломж байдаг бол оруулж ирээч гэдэг санаанууд энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтэн дээр бичсэн өмнө ч бас яг түрүү жилчсэн бас яригдчихсэн асуудлууд энэ дөрвөн зүйлийг жишээлбэл төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлээр багтаах, нэрсэн дотоодын нэгтгэгдэх, нэгдсэн төсвийн урсгал зардал, нэгдсэн төсвийн орлого, голлох эрдэсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнэ гэдэг энэ одоо жишээлбэл төсвийн хүрээний мэдээлэл оруулах бусад хууль эрх зүйн орчин дээр байгаа мөртлөө одоо энд ордоггүй тэр энэ хамааралтай зүйлүүдэд бас дагуулж оруулж ирээчээ гэдэг ийм юу хэлгсэн нэг. Хоёрдугаар бас одоо нийслэлийн Монгол Улс нэгдсэн төсөвтэй нийслэлийг харахаар энэ улс хөгжөөд одоо бүр хөгжлийн манлайд хүрэх гээд байгаа юм шиг. Гэтэл улсын төсвөө харахаар бол ер нь тэгээд баг өнөө маргаашаа арга цагаад байгаа юм шиг энэ нэгдсэн төсвийн бодлого гэдэг юм аас барьж ажилласаа гэж хэлмээр баярлалаа. За би төсвийн доктортой байдлын хуулийг бол маш одоо цаг үеэ олсон зөв хууль гэж үздэг. Тийм ч учраас энэ тусгай шаардлагуудыг бариад төсвөө оруулж ирэх нь цаашаа төсвийн сахилга бол хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухлаа. Гэхдээ зайлшгүй эргэж харах шаардлагатай хэд хэдэн заалт энэ хуулинд байна гэвэл байна. Ялангуяа тэр нэг суур тэнцэл 2% ашигтай байх. Тэр нэг юу байгаа штэ 3 сарын заалт. Хэд хэдэн эргэж харах асуудлууд байна. Бусдаар бол энэ төсвийн доктортой байдлын хууль бол төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Энэ бол маш зөв. Тийм учраас бол засгийн газар энэ санхүүгийн сахилга бат хариуцлага бол барина. Өнөөдөр эдийн засгт харьцаа бол төсөв төрийн өмчийн компани хоёр чинь нийлээд бараг 60% өртсөн. Ерөөсөө хувийн хвшил төргүүгээр амьдрч болохооргүй ийм эдийн засгийн харьцаатай болцсон. Тийм учраас бол бид нар зайлшгүй одоо энэ Бачарал гишүүнээс, Новол ургаа, Хөдөө аж ахуй
боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах энэ ажлыг зэрэгцүүлж явуулахаас гадна давхар энэ засгийн газрын дэвшүүлээд байгаа энэ чөлөөлтийн бодлогыг амлиулах ёстой. Би энэ зөвшөөрлийн хуулийг их хурлд өөрийнхөө нэрээр өргөн бариад энэ хэдэн сарч болж. Ингээ ажлын хэсэг ажиллаа анхааралтай ажиглаад тохор ерөөс амьдрал ингээд бидийг хүлээхгүй байна. Эх 7 хоногийн 3 дахь стратегийн ордуудын эзэмшлийг тогтоож баялагын санд хуваарлах хуулийг нийт харалтаагаар өргөн барина. Татварын хуулийг эх 7 хоногоос хэлцэж эхэлнэ. Ингээ олон одоо хүлээгдчихсэн асуудлуудыг их хурл руу оруулж ирэхэд бүгдээрээ одоо хурдан шуурхаа батлагыг батлаад буцаавал буцаагаад засах сайжруулах асуудлыг шийдэд явах нь би зүгөө гэж ингэж үзэж байгаа. Дээрэс нь мега төсөл гэдэг нэрийн цаана мега төслийг гой сонсогч гэж магадгүй. Том төсөл хэрэгжүүлдэг гой модны сонсогч гэж магадгүй. Тэгвэл энэ бол шалах ёстой мэлээ шүү. Энэ зарим төслүүдийг. Тэгжиж явахгүй бол энэ үе цаашаа хүнд юм бил. Тийм учраас би асуудал дээр хуулийн хэлтийн байгуулагч тэр засгийн газар тэр шалгаад асуудлыг мухарлж иж урагшлж явна. Тэрнээс биш учрлыг мега төслийг том төслүүдийг та нар зогсоогоод байна. Энэ их гоё төсөл шүү гэж худлаа тэгж сошиалор сэвэд нэмэргүй. Би ер нь асуудлыг шинжлэх ухаанчаар ингэж прагматикаар харж ирсэн. Тийм учраас том төсөл гэдэг нэрийн дор ямар нэгэн хулгай дэрэм тендер юмыг хаацаална гэж байхгүй. Харин манай засгийн газар бол сая одоо уржигдрын уулзалтан дээр явуулах төслүүдэд зарласан. Явж ихсэн ажлуудыг ч үргэлжлүүлнэ, сайныг нь үргэлжлүүлнэ, шаардлагыг нь зогсооно.